Сайн байна уу? Сургалтын менежер дэвшилтийн бүртгэл батлах болон буцаах зааварчилгаа. Сургалтын менежер нь өөрийн эрхээр LXP-ийг e-school системд нэвтрэн ESIS үндсэн цэсний дэвшилт дэд зэсийг сонгоно. Дэлгэц дараах байдлаар харагдах ба дэлгэцийн зүүн талд нийт түвшин харагдах бөгөөд түвшин сонгоно. Дэвшилтийн үндсэн хэсэгт тухайн түвшний нийт бүлэг жагсаалтаар харагдах ба бүлгийг нэрээр хайх боломжтой. Мөн багшийн илгээсэн хүсэлтийг сургалтын менежер баталж баталгаажуулсан тохиолдолд хүсэл баталгаажсан хэсэгт тоогоор харагдана. Харин дэвших бүртгэлийг хянан үзээд засварыг шаардлагатай гэж буцаасан бол тухайн бүртгэл буцаагдсан хэсэгт мөн адил тоогоор харагдана. Харин батлагдахаар хүлээгдэж буй хүсэлтүүд хүсэлт илгээсэн хэсэгт тоогоор харагдана. Үндсэн дэлгэцэд багшийн илгээсэн хүсэлт харагдах ба сургалтын менежер баталгаажуулалт хийхээс өмнө дэвшилтийн бүртгэл хэсэгт байгаа мэдээллийг шалгана. Бүртгэлийн хэсгийг гүйлгэн үйлдэл, шалтгаан, шийдвэрийн дугаарыг сайтар тулган шалгаж нэгтлэнэ. Ингэснээр дэвшин суралцах боломжгүй сурагчийг андуурч дэвшүүлэхээс сэргийлэх боломжтой. Хэрэв багш дэвших шалтгаан болон үйлдэлийг буруу хийсэн тохиолдолд батлах үйлдэл хийхээс өмнө буцаах товчийг даран буцаах шалтгааныг оруулан баталгаажуулах товчийг дарна. Ингэснээр таны оруулсан шалтгааны дагуу алдааг засах боломжтой. Сургалтын менежер буцаах үйлдэлийг хийснээр хүсэлт буцаагдсан төлөвт шилжинэ. Эдгээр үйлдэлийг хийсний дараа багшийн илгээсэн бүртгэлийг батлах товч даран баталгаажуулах ба үйлдэл хийхийн өмнө давтан асууна. Төгсөлтийн бүртгэлээ бүрэн болсон гэж үзвэл та тийм гэж баталгаажуулаарай. Ингэснээр багшийн илгээсэн хүсэлт баталгаажсан төлөв рүү шилжинэ. Мөн батлах товч дарсны дараа буцаах боломжгүйг анхаараарай. Мөн нэмэлтээр сургалтын менежер сурагчдын дүнг харах болон тулгах боломжтой. Бүлгийн нэр дээр дарахад ангийн сурагчдын мэдээлэл жагсаалтаар харагдах ба сурагчийн нэрний ард байрлах дүн харах товч дээр дарснаар тухайн сурагчийн өмнөх жилийн дүнгууд харагдах боломжтой. Мөн төвшнгөөр шүүн харах боломжтой.